За ийцэн манайд өдөнд хаалаар сон байж магадгүй шүү дээ. Ийцэн зүгээр фильтргүй зүгээр ингээ яг өөрийнх нь царайгаар байгаа шүү дээ. За өнөөдрийн бичлэгээр бол би яа нүүрээ арчлах болно. Ер нь би нүүрээ арчлаад байгаа. Би өчигдөр харуулсан ярта. Пэд 48 ширхтээ одоо 40 ширх болсон байгаа. Өчигдөр агаад тээ ер нь бүрийн 2 хоног гэрэглээд ингээд 4 тэгээ манай 2 дөө ингээд нэгийг аваад тэгээ 8 бол 40 ширх байхаа би яг мэдчихэв. Нүүрээ пэд шүү заа ингээд нүүрэндээ ингээд нэг бууж юм. За ямар зэн заяа пэд зэн мэдэх байх. Тэгээд ямар энэ пэдийн ямар юу нь вэ? Тос нь вэ? Тос гэнэ нүүр угаад юм байна. Би түс угаасан байгаа. Тэгээд дараа нь угаана. Энийг ингээ хараад тусгай. Энэ ингээд хэрэглээд байгаа ингээ хэрэглээд тэнгүүлээд дараа ингээд гой болохоор ингээ явчихдаг. Тэгээд угаана. Тэнгүүлээ тос байна. Шарам гээ. Тэгээд би түрхэн ингээд уурын таагаа шүү дээ. За тэгэхээр би пэдэ тавиад нүүр угаасан шүү энэ сав шүү. Би угаасан. Тэгээд бас тос байна. Бас төрхсөн. Тос ихлээр төрхсөн. Юм ингээ юм харагдаад энэ дээр нөгөө нэг авдаг юм тавих юм лээ. Би мэдээгүй болохоор ингээд хийцэн байгаа. За. Ингээд авдаг юм аим гоё. Одоо би хоёрыг авах хэрэгтэй. 80 болох баха. Энэ тэрийг ч надад 40 ширхтэй 48 ширхтэй гэж хэлсэн. Бас 48 ширх гээд битсэн байсан шүү. Тэгээд байна уу харах хэрэгтэй. Байхгүй байна. Бүр харагдахгүй болсон ингээд тавих хэрэгтэй. Бүр харагдахгүй гоцтой харагдаж байна уу танаар. Нэг бодлоор авдаг харагдаад юм гэж харагдаад. Танаадлын тавь. За part 2 нь бол зя